Сайн мэцхан нөхдүүдээ цайхан сургуулийн хятад хэлний багш Анужин байна. 同学们好，我是可可老师。Өнөөдрийн маань хичээлийн сэдв圣诞节буюу зул сарын баяр. 圣诞节 zul sari баяр. 好，我们一起学习8个生词. хамтдаа зул сарын баяртай холбоотой 8 үгсээ сурцгаая. Эхний үг 圣诞老人圣诞老人 буюу хөвлийн өвгөн. Жишээлбэл харъя. 我的弟弟很喜欢圣诞老人. Миний дүү өвлийн өвгөнд үнэхээр их дуртай гэсэн өгүүлбэр байна. Хаансныхаа дараалалтай жишээ өгүүлбэртэйгээ тэмдэгтээ бичээд аваарай. Дараагийн сурах үг маань 鹿 буюу буг. 鹿喜欢吃苹果. Буг алан мэдэх дуртай. Ханзаа жишээ өгүүлбэртэйгээ бичээрэй. Дараагийн үг маань 圣诞树圣诞树 зул сарын мод буюу газар мод. 这个圣诞树很漂亮. Энэ зул сарын мод үнэхээр үзэсгэлэнтэй юм аа. Ханзаа жишээ өгүүлбэртэйгээ бичээрэй.姜饼 Jignamek. 妈妈做的姜饼很好吃. Ээжийн хийсэн жигнэмэг үнэхээр амттай. Ханзныхаа дарааллын дагуу бичээд аваарай. Дараагийн сурах үг маань 雪花 цасан ширхэг. 小小的雪花 жижигхэн цасан ширхэг. Дараагийн үг маань 棒棒糖 буюу модон чихэр.
棒糖很好吃. үнэхээр амттай. Хансны дарааллаа сайн хараад дарааллын дагуу бичиж аваарай. Дараагийн сурах үг маань 星星 От. 你看星星好漂亮. Хардаа От үнэхээр үзэсгэлэнтэй байна. Ханзаа жишээ хэлбэртэйгээ бичээрэй. Хау хамгийн сүүлийн сурах үг маань 雪人 цасан хүн. Жишээ хэлбэрийг харъя. 这是我做的雪人. Энэ бол миний хийсэн цасан хүн. Хамтдаа зулсартай холбоотой 8 үгсээ сурлаа. Өнөөдөр үзсэн ханзаа ашиглаад бүгдээрээ тоглоом тоглоцгоё. За, зургийг ажиглаад тохирох үгийг олоорой. 很好 мэдээж бог буюу лүү. Дараагийн зургаас хайж ашиглаарай. 很好 мэдээж цасан ширхэг байна. 雪花 Дараагийн зургийг ажиглая. Од байна. 很好 мэдээж одыг хятадаар 星星 Өвлийн үгэн. 很好 圣诞老人 буюу өвлийн үгэн. Дараагийн зургийг харцгаая. 很好 мэдээж 雪人. Дараагийн зургийг ажиглаарай. 棒棒糖 буюу модон чихэр. Дараагийн зургийг хараарай. 很好 мэдээж гацуур мод. 圣诞树. Хамгийн сүүлийн зургийг ажиглацгаая. 非常好 мэдээж жигнэмэг буюу 姜饼. Хичээлдээ идэвхтэй оролцсон хүмүүстээ баярлалаа. Дараагийн хичээлээр уулзалтаа баяртай. 同学们再见。